надад ч үрээ. Мөн? Мөн тараад би. Шалом. Шинэ өглөөний мэнд хүргэе. Сайхан амарцгаасан уу? Бидний эзэн энэ өглөө бидэнд бас шинэ сайхан өглөө гэсэн талархъя. Хамтдаа залбирээ. Өнөөдөр 4 сарын 30. Нэг мэтгэд 4 сарын 30 болцсон. Хичээл талдаа орох нь тий. За залбир. Ой. Эзэн минь танд баярлалаа. Энэ гайхалтай өглөөний төлөө талархаж байна. Таны ариун сүнс биднийг өдөрт болтгой. Эзний үг, эзний хүч чадал бидний амьдрал дүүрэн байж бид эзний үгийн дагуу эзнэр өрөөгдсөн цагууд маань тэр Бурхны өнөөдөр шинэ өглөө эхэлж байгаад танд талархаж байна. Тэгээд ариун сүнсээ өдөртөөрөө бидний өөрийн хүч дотор дахин шинчилж өгөөрэй. Тэгээд энэ өдөр таны үгийг хүсэмжилж байгаа бидэн дээр таны ариун сүнс дүүрэн байх болтугай. Есүсийн нэрээр залбирч байна. Амен. За өнөөдөр бид нар Яков номын 32-ийн 22-оос 33. Яков номын Тэвлэж юм навэн би групп болоод. Яков өглөөний минь ангирал өглөөний минь визний хариуны хязгаар гарах гэж байна. Угна өглөөний минь би хүүхдүүд дээрээ ирээд хоноод чүдэр хонохгүй явна гэсэн чинь ертөнц бүр уйлах гээд бөө юм болоод тэгээд өдөр ярьж хончоод одоо явна да. За бид нар Яковс Израиль гэсэн гарчигтайгаар өнөөдрийн Библиэсгээ унших гэж байна. Зя Тэр оройн Яков хоёр эхнэрээ хоёр шивгчин бүсгүүтэй наваад бас хөө 11 хүүхдэд дагуулад Ябох голын гармаар гатлуулжээ. Ийхүү тэднийгээ гол гатлуулсныхаа дараа бүх хэд хөрөнгө мал сүргээ тэрхүү голын цаанд бас гаргажээ. Тэр шөнө Яков буудалсан газартаа ганцаархан хонлоо. Шөнө нь үл таних нэгэн хүн Яков дээр ирээд үүр цайтал байлд нь ноцолдов. Эцэст нь дээлж ядахтаа тэр хүн Яаковын түнхийг мулталсан ээжээ. Тэгээд тэр хүн за одоо чи намайг явуулсугаа үүр цах төглөө гэхэд намайг ерөөхөөс тань нааш би таныг явуулахгүй хэмээн Яаков хариулжээ. Тэр хүн түүнээс за алдар нэр чинь хинбэ хэмээн асуух уу тэр Яаков гэж хариулав. Тэр хүн хэлэхдээ үүнээс хойш чиний нэр Яаков биш болон чи хүнтэй тэмцэж ялаад улмаар ертөнцийн эзэнтэй тэмцэж дийлсэн учраас чамд Израиль ертөнцийн эзэнтэй тэмцэгч гэсэн үг гэдэг нэр үгийг гэтэн өөрийнхөө нэр алдрыг надад хэлээч хэмээн Яков түүнээс гуйлаа. Үүнд чи миний нэрийг мэдээд яах вэ гэж тэр хүн хариулснаа түүнийг өрөөгөөд хаалга болов. Тийхүү Яков ганцаараа үлдэхдээ ертөнцийн эзэнтэй нүүр тулан уулзсан хэрнээ амьд үлдсэн мэн гайхалтай гэ тэр газрыг Пенуэл ертөнцийн эзний нүүр гэсэн үг хэмээн нэрлэжээ. Нар мандах үед Яков тэндээс явахдаа түнх нь мултарсан учраас хазганаан догнолж байлаа. Тэр хүн тийхүү Яаковын түнхийг цохиж мулталсан учраас өнөө хүртэл түүний удам болох Израильчууд нь малын гуйны шүрмсийг идтгүү заншилтаа болжээ. Амен. За өнөөдрийн унсан схема Библийн тайлбар дээр юу гэж байна вэ гэхээр Яковс Израиль. За Яков үл мэдэх техникэнтэй үүр цадил барилдаж түнхээ мултлаа. Яков түүнийг бурхан гэж бодон гэрүүлэг хүсгэд бурхан Яковын нэрийг солилоо.
Гэр бүлээ явуулсны дараа ганцаар үлдсэн Яаковын урд бурхны илч гарч ирэн түүнтэй барилдаж эхлэв. Ууггүй наалдаа тавихгүй зурсан Яаковын түнхийг мулталсан ч Яаков барилдахаа болсонгууд. Ерөөхөөс нааш барилдахаа зогсоохгүй гэж зууралцаар байлаа. Ерөөгдөхийн тулд бүх амьдралдаа хуурамч байсан Яаковт бурхан шин нэр өгчээ. Үүнээс хойш чамайг Яаков гэхгүй харин Израиль гэх болно. Хүмүүстэй таарамж гойсон Яаковын амьдрал дуусаж бурхан хүмүүсийн дунд амар амгалангийн Израилийн амьдралд урьсан. Яаковын барилдсан газар нь Пениэл тухайлбал бурханы нүүр нар мэд тод гэрэлсэн газар болсон. Бурхантай уулзаад амьд үлдсэн учраас Исавта уулзсан ч амьд үлдэнэ. Бурханы ивэлд бүх зүйлээ даатгадаг довлон Израиль болсон учраас энэ нь боломжтой. За бурхан гэж юм бэ? Бурханд ч дийлдэхгүй Яаковын хүчний төв болсон түнхийг нь цогсон. Өөрийн хүчээр амьдрах гэж хамаг хүчээ шавхууч надтай бурхан хайр ивэлээрээ тэмцэлдэж байгаа юм биш үү? Надад өчөө сургамж юу? Доголж буй Яаков бол алдартай ялагдагч, ямар ч төлөөс төлөх ёстой болсон. Зөвхөн бурханыг л олж байвал надад алдах юу ч байхгүй гэж хэлж чадах уу? За тэгэхээр өнөөдрийн унсан хэсэг тийм маш сайн мэддэг тийм үү? Яаков Израиль болж өөрчлөгдсөн энэ хэсэг байгаа. За энэ дээр ингээд би үг нэг энэ AI-аар зураг хийсэн байхгүй. Гэхдээ яг ялангуяа тэрийг бас гаргаж чадаагүй. Энэ Яаковтай үүр цайтал барилдлаа гэж яддаг байхгүй 24 дээр шүү дээ. Тэгээ 24 дээр үг нь бол тоос босхон байж барилдах гэх. Тэгэхээр одоо энэ зургаас бас арай өөр юу байхгүй бүр ингээд тест бүр маш их тэнд одоо хүчтэй тулаан болсон гэсэн утга байгаа байхгүй юу? Бүр тоос босхон байж барилдсан. За тэгээд эхлээд ингэдэг тэн дээр эхлээд хүн гэж яддаг тийм үү? Ганцаар байсан гэд нэгэн хүн Яаковтай үүр цайтал барилдлаа гэд. Тэгээд мөнөөх нь юу гэж үүр цайж байгаа учраас намайг явуулсанд гэд ингээд ясан чинь сүүлдээ энэ нөгөө бурхан болдог тийм эхлээд Яаков юм удаа гэж харж байтал бурхан байдаг. Тэгээд тэн дээр юухээр бурхнаас өөрөөр хэлбэл маш их зурсан байдаг байхгүй тий. Тэгээд бурхан гэдэг бурхантай тэмцэгч бурхантай зууран ялагч гэсэн юм утгын нэрийг өгж байгаа тийм үү. Тэгэхээр бидний амьдралд яг л нөгөө бурхан аав маань биднээс юу хүсдэг байх нь нөгөө хүүхдүүдтэйгээ бид нэр одоо ингээд аав нар барилдахаараа ялагдаж өгдөг штэ. Ялагдаж өгдөг. Тэгээ тэр хэрээрээ нөгөө ингээд зууралдаад байж захтаа яадаг хүүхд маань юм хүчтэй болж яадаг тийм үү. Одоо би ч гэсэн ингээд заримдаа нөгөө юу яадаг байхгүй манай Шароны нөгөө нэг гардан барилдаан гэдэг те гар барилдаан хий тгий ингийн гэл тэгэл тэрэн дээр ингээд мөч жоохон хөрхэн гаргаж тэ тэрийг ингээд латгаал тэгэл би тэр чинь барилдаж байгаа юм болоо тэгин гутлаа би ялагдаж өгвөл тэ гараа унгагаал ингэж өгдөг байхгүй яг үүнтэй адилхан тэр нөгөө барилдаж гин гэдгийг ялахын тулд байдаггүй ялахын тэ бурхан өөрөө ялахын тулд байдаггүй харин тэн дээр бурхан яадаг бурхан эсэргээрээ тэг бүр яг хэр өөрөөс нь зууралдаж байгаа гэдгийг мэдхийг хүсдэг. Энэ аягүй чухал гэдэг байхгүй. Тэгэхээр бид нарт тэг ингээд янз бүрийн одоо нөгөө тэмцэл, янз бүрийн сорилт ийм зүйлүүд ирэхэд бид нар яах хэрэгтэй болдог. Асуудал болоход бид бурхнаас зуурах хэрэгтэй болдог. Бурхнаас зуурах хэрэгтэй. Тийм учраас нөгөө сорилтыг бүрэн баяр хөөр гэж үзээ гэсэн байдаг шүү дээ. Бүрэн баяр хөөр гэж үзээ. За тэгэхээр бидний хувьд бол хэрэгтэй байна. Бурхнаас маш сайн зурх хэрэгтэй тийм үү? Зуралдаад ингээд тэгээд яг тэрийгээр нь болохоор бурхан түнд зуурч байгаагаар нь ялалтыг өгсөн баггүй юу? Ялалтыг өгч जैन ийм зүйл. Тэгэхээр одоо нөгөө бурхныг доошоо хийгээд ялж байгаа зүйл биш тийм үү? Тэгээд дараа нь тэнд гуй юу яаж яана? Түнхэн мултарсан гэж байна. Түнхрүүн цохиод түнхэн мултарсан. Тэгээд нөгөө ер нь хүний нөгөө яг биений гуй ташаа хэсэг болохоор юу гэдэг вэхээр маш их хүч байдаг. Тэгээ нөгөө талаар үр удмын бэлэгдэл байдаг гэж байгаа байхгүй. Үр удмын бэлэгдэл байдаг. За тэгвэл эндээс юу гэхээр тэр нөгөө өөртөө идэвхтэй тэр хүчийг унгаагаад яг бурханд найдаг доглон гэдэг чинь те тэр хүний хувьд бас л дутуу 30 сэтгэл янз бүрийн зүйлүүд болж байгаа шүү дээ. Гэхдээ тэнд юу бурхантай
зурсан ийм газар байгаа. Бурханаас зурсан. Тэгэхээр бурхантай барилддаг залбирал бидэнд хэрэгтэй гэсэн. Бид бурханаас зуурна гэдэгтэй бас ямар ч хүнд хэцүү зүйл тохиолдох тэр үед урд нь бол Яков бидэнтэй яг бол дандаа залдаал, зүхтаал ингэж ийсэн бол одоо тэр зүхтах газаргүй болсон тийм үү. Тэгээд яг нөгөө амьдралынхаа бурхантай нүүр тулсан шинэ. Тэгээд хүй. Миний хой ханаад таад цэрэг болох гэдэг шиг. Хүчтэй байхад бол хүн бол өөрөө нэг хүчтэй үедээ бурхныг ялна гэж боддог. Бурхныг ялна те би бурхныг ялаад байна гэж боддог. Одоо гэдэг бурхан хэрэггүй гэж бодоод байдаг тийм үү? Ялцсан гэж бодоод байдаг. Харин яг нөгөө хүчгүй болоод ирэх юм бол бурханд найддаг. Бурханд найддаг. Өчигдөр бид нэр үдсэнтэй маш тийм нөө сул дорой байдлын залбирлыг хийсэн шүү дээ. За тэгээд энэ дээр нэрийн солигдож байгаа. Хүний нэр солигдно гэдэг юу гэдэг вөхөр хувь тавилан солигдсон тайлхан тий. За Яаков гэдэг бол өсгийг баригч залтай гэсэн ийм утга байсан бол Израиль буюу бурхантай тэмцэгч. Тэгэхээр бурхантай тэмцэгч гэдгийг зөвөр ойлгоорой. Бурхантай тэмцэгч гэдэг нь одоо нөгөө бурхны эсрэг тэмцэгч биш, бурхнаас зуурсан буюу зуурсан. Энийг нөгөө Солонгос хэлэнд болохоор бас нөгөө зуурах залбирал гэж хэлдэг байхгүй. Тэгэхээр бид нар тэмцэнэ гэдэг нь өөрөөр хэлбэл тэг бурхан руу бурхнаас зуураад бид нартэй бүх зүйл дээр яг л одоо нөгөө бурхныг дуудаад залбирах ийм зүйлийг хэлж байгаа тийм үү. Ямар ч юм дээр итгэлээ байхыг хэлж байгаа. За тэгвэл одоо бид нар Яаковыг харах юм бол тэр зайлтай хүн чанар муутай байсан шүү дээ тий. Тэгвэл Израиль буюу бурхантай тэмцэгч, бурхантай хамт тэмцэгч болчихж байгаа байхгүй юу. Тэгэхээр нөгөө хүн чанарын хувьд ингээд зайлтай Яаков гэсэн нэртэй байсан бол одоо бурхны дуудлагыг авсан ийм гоё Израиль гэсэн нэртэй болж ирж байна тийм үү. За тэгээд Пениэл гэж нэрлсэн энэ газар тий. Яаков тэр газрыг би бурхантай нүрээр тулсан боловч ам голтойгоо үлдлээ гэсэн мэт. За бид нар сайн мэднэ Мосе болоор бурхныг харах боломжгүй гэж хэлдэг тийм үү. Харин эндээс харах юм бол юу гэж байна? Яаков болохоор бурхны нүрийг харлаа гэж байна. За тэгэхээр хүний хувь нүдээр харах юм бол нөгөө доголох нь бол ялагдл юм шиг харагдчихж болно тийм үү. Доголох нь ялагдл юм шиг харагдж байгаа боловч яг үнэндээ бол нөгөө юу ах нь ялалт байдаг. Энэ бол үнэндээ ялсан байдаг. Тэгээд доголох нь өөрөөр хэлбэл бурхантай уулзсан хүнээ тэмдэг байдаг. Бурхантай уулзсан хүн яг одоо нэг юу гэдэг доголон шиг гэдэг юм уу те би ямар нэг дутуу байна, би хүчгүй байна. Яг ингэж нөгөө бурхны өмнө өөрийгөө даруусгадаг зүйл аахгүй. За тэгээд еврейчүүд гуйны шүрмэс иддэггүй тухай хэлсэнтэй. Тэгээ энэ нь юу гэхээр гэрээний тэмдэг болгож үлдсэн. Тэгэхээр уг нь бол еврей хүмүүс өнөөдөр гуйны шүрмэс идэхгүй байх үедээ тэг бурхантай бидний өвгдөөс Яаков гэрээ хийсэн гэдгийг санах ёстой байхгүй юу? Уг нь бол тийм үү. Гэтэл жоохон тийм таалагддаггүй. Би сая нэг 11 сард Монголд очиход нөгөө увсад очиход манай намын дүү надад харин юу яс чанцсан байж яснаа тэндээс мах чанцсан байснаа тэндээс нөгөө юг үзүүлжсэн шүрмсийг үзүүлээд энэ нөгөө нэг Яаквын яадаг ёо тэгээд израильчуудыг иддэггүй шүрмэс энэ ш тэгээд надад бол айгүй гоё санагдсан. Та анхудаа би бас яг тэрийг бол би нарийдэж мэдэхгүй бас урд нь анзаараачгүй үзээчгүй тийм л байсан зүйл ахгүй. Тэгээд гоё санагдсан минь юу исэн бэ гэхээр тэр чинь ер нь нөгөө нэг итгэгч хүн ямар нэгэн зүйлийг тэг ингээд Библийн утгаа Библийн мэдлэгтэйгээ Библиэтэйгээ холбож ингэж боддог те зүгээр л шүрмэс Яаков Израильчууд шүрмэс идэхэ болцсон гэдэг өнгөрөх биш. Тэрний цааны байж байгаа Яаков бурхантай тэмцэлсэн тухай зүйлүүд байгаа шүү дээ те тэмцэлсэн зүйлүүд байгаа. Тэгээд нөгөө бид нар нөгөө одоо нөгөө бурхнаас ингээд тэгээ бурхны тухай бодвол энэ айгүй чухал байгаа байхгүй тэгээ бурхны тухай бодлоо тий. Тэгээд манай тэр дүүгийн тэрэнд нь би айгүй баярлсан байхгүй хүнтэй ингээд харж байгаа зүйлээ юу яаж байхдаа ингээд бурхны үгийг санаад бурхны юугаар ингээд бодож байгаа нь ямар гайхалтай юм бэ гэсэн ийм бодол надад төрж ирсэн.
Тэгээд нэг илгээлт эзэн бас нөгөө ингэж ярьжсэн бид нар ингээд бурхны тухай бодно гэдэг. Тэгэхээр бид нар зөксөө цаггүй ингээл тэ нөгөө юм бодох цаггүй бурхны тухай бодох. Юу байдгүй шүү дээ бид нар ингээл энэ ямар гоё юу вэ гэл ингээл бодож болно гэл ингээл тэр тухай ярьж байгаа байхгүй яг өөрөө. Тэгсэн чи одоо би одоо жишээлбэл ингээл бурхны тухай яаж боддгоо гэхээр ингээл гудамжинд явж байгаа автобус ингээл явж байхад одоо 23 номер автобус явж байгаа юм байл би 23 номер автобус явж байна. Дуулын 23 гэл тэгж ингээд өөртөө сануулдаг гэж тэгжээс айгүй өөрхөн тэрийг тэг бид нар нөгөө бас айгүй олон зүйлийг бурхан бидэнд илчлэн харуулж байгаа тэр зүйлүүдийг бид нар бас нөгөө айгүй гоё ингэж бурхантай холбож сурах нь айгүй чухал юм байна гэсэн ийм бодол төржсэн. За тэгээд би сая нөгөө шөрмөсний тухай ярьлаа. Тэгээ манайхан зарим нь бол мэдэх бах тий. Тэгээ миний хувьд бол яг үнэхээр нөгөө гэж мал зал дээр өсөг болохоор мэдэхгүй байсан л та. Тэгээд дээр нэг байсан бах уу. Бас Библийн мэдлэгийг нөгөө дүүгээрээ дамжуулж ингээд мэдэх нь надад айгүй гоё байсан. Айгүй гоё байлаа. За юм байна. За тэгвэл өнөөдрийн бидний унсан хэсэг дээр юу гэхээр бид нэр яг одоо энэ шүн юу болж байгаа гэхээр Яаков залмихаа алдчихээн, өөрийн хүчээ алдчихээн, нэрээ алдчихээн. Гэхдээ тэр юу байсан? Ерөөлийг авсан. Жинхэнэ нөгөө ерөөгцэн нэрээ олж авсан. Тэгээ бурхны нүрийг харсан юм гайхалтай байна. Тэгэхээр доголсон нь ерөөсөө юу ялагдал биш. Энд бол ялалт байгаа. Тэгэхээр нөгөө заримдаа бидний амьдрал айгүй одоо юу гэдэг ийм бардам байдлаасаа болоод бид нар бурхан биднийг те даруусгах ийм зүйлүүд болдог. Даруусгах зүйлээ. Тэгээ даруусгах зүйл болоход бид нар одоо юу гэж бодож болох юм те одоо юу гэдэг амьдрал маань хэцүү зүйл болоод ингэх үед би те одоо юу гэдэг сэтгэлээр ч юм уу унаад ч юм уу итгэлээр унаал энэ төр тэгээд ахасаа илүү энэ зүйл болж байгаа те бурхан намайг те аль нэг талбар дээр маань өөрчлөхийг хүсэж чинь шинчлэхийг хүсэж чинь гэж ингэж ойлгуул айгуу чухал тийм үү ингэж ойлгуул. Тэгэл заримдаа нөгөө бид нар айгүй хохирол амсдаг, гарц хохирол амсдаг ч гэдэг юм уу. Одоо сэтгэлийг хойж болно, санхүүгийн хачиж болно тий. Янз бүрийн байдлаар бид нар гарц хохирол амсаад айгүй хэцүү юм шиг санагдж байгаа боловч тэгээ түүний цаана юудаг бид нар түнхэн мултлуулж явах явдал байдаг. Тэгснээрээ илүү одоо даруусгагдах илүү бурхны өмнө яг эзнээс зуурах ийм зүйлүүд гарч ирдэг. Тэгэхээр бид нар өөрийгөө би хүчтэй байна гэж ингэж бодох юм бол тийм байдаггүй тий. Тийм ч учраас Библиэр нөгөө хүмүүс унтсан үедээ өөрийгөө унтсан гэж бодоогүй харин би яг зогсож гин гэж бодоод байдаг боловч унтсан байдаг гэд. Тэгээ би сайхан нэг хүнтэй бас ярьж байгаад чи гоо ингээд хүмүүст гомдож гэнэ үү гэдэг. Эхлээд нөгөө чи унсноо гэсэн чинь өөрийгөө би унаагүй гэх тийм юутаа ярьсан байхгүй. Тэгээ би эсвэл чи хүмүүст гомдож гэнэ гэж гомдож байна. Чи та гомдсон учраас ингээд тий гомдож гэнэ гэдэг бол шүү дээ. Гомдол гэдэг яг хүний нөгөө итгэлийн уналтын яг эхлэл үүсдэг. Эхлэл. За нэгдүгээр төштэй гомдол гэдэг. Хүн жоо энэ тэнд нэг жоохон гомдол ирэх юм бол ер нь өөрийгөө л харах хэрэгтэй. Тэг гомдол ирэх юм бол би жоохон итгэлээр унжээ шүү. Гэ зүгээр одоо юу гэдэг жишээлбэл юу гэдэг хүн одоо гэр бүл дотор ч юм хүн гомдож болно тийм үү. За чуулган дотор гомдож болно. За тэгээ гомдож байгаагаа болохоор хүн л юм чи миний сэтгэл хөдлөл гомдож байна гэвэл энэ бол унахын эхлэл байдаг. Хоёрдугаар харьцуулалт байдаг. Харьцуулалт. Өөрийгөө хин нэгэнтэй харьцуулах, хин нэгнтэй харьцуулах ийм зүйлүүд байдаг. Тэг бүр хамгийн амар нь чуулганд хүмүүс юу харьцуулдаг вэхээр хүнийг бурхантай харьцуулах гэдэг. Үгүй энэ ч одоо бурхны хүмүүс гэж ийм байна. Бурхны хүн би чи ийм байна гэдэг. Хизээч те чуулган гэдэг бол төгс хүмүүсийн цугларал биш ээ. Чуулган гэдэг бол гэмтэй хүмүүсийн цугларал да. Библи те шингэр бидэнд маш тодорхой хэлсэн байдаг. Өвчтөө хүмүүсийн төлөө Иесус ирсэн байдаг. Гэмтэй хүмүүсийн төлөө. Тэгвэл бид нар өвчтөө өөрөөр хэлбэл чуулган гэдэг бол эмнэлэг байхгүй юу? Эмнэлэгтэй ямар эмнэлэг вэхээр маш их сэтгэл зүйн өвчтөө хүмүүсийн одоо сэтгэл зүйн эмнэлэгтэй адилхан сэтгэл зүйн эмнэлэг гэдэг байна. Бүгд шархалсан, гомдсон, өвдсөн ийм зүйлүүд байдаг. Ийм байдаг. Good morning.
За ийм байдаг. Тэгэхээр юу хэр одоо юу гэдэг хүмүүсийг харахтаа энэ ч одоо тэдэн жил цуглаанд явсан бурхан яцсан гэсэн ийм байдаг үстэй гэдэг ингээ бодоод байдаг. Гэтэл харьцуулалт эсвэл юу яадаг одоо хоёр хүний хооронд харьцуулдаг ч юм уу. Эсвэл ер нь ихэнхдээ болохоор хүмүүс тэр өөрөө мэдэхгүй юу яадаг вэхээр одоо би 3 дахь зүйлийг хэлээ. Бардамнал байдаг. Бардамнал өөрийнхөө зөв өөрөөр хэлбэл одоо би ингээ итгэлээрээ ийм зөв байна ийм юм байна тэгэхэд өөр хүмүүстэй начиг бодохгүй начиг хийхгүй гэсэн ийм зүйл гарч ирдэг байхгүй. Тэгвэл бид нэр итгэлээр би унсан үгүйгээ одоо би ч гэсэн өөрийгөө итгэлээр унж гин үгүй юу гэдгээ шалгах хэрэгтэй болно шүү дээ тийм шалгах тийм үед яг би хэр гомдож байна гомдлож байна гэдэг хардаг байхгүй. Гомдлож байна. Ер нь жоохон гомдоол ирэх юм бол ингээ гомдол яадаг үг гэхээр шүү дээ. Тэгэхээр хүнд гомддог, өөртөө гомддог. Тэгээд хамгийн амар нь бурхан гомдож эхэлдэг. Бурхан гомдоод ирэхээр хүмүүс ингээд яваад өчдөг тийм үү? Яваад өчдөг. Тэр үтэл ингээ харьцуулж байгаад бурхан гомдсон байдаг. Таас энэ хүнийг л ингээд байгаа, энэ хүнийг л ингээд байгаа. Бүр ингэж харьцуулдаг. Энэ хүн ийм нүгэл хийгээд ахад, гим хийгээд ах. Та яахчгүй байна. Махчгүй. Би тэгэхэд айгу зүв байж захт гэдэг ч юм уу тийм харьцуултаар ингээ харьцуулж байгаад хүмүүс яадаг. Тэгээ бурхнаас алдаад яваад өчдөг. Ийм зүйл байдаг. Ийм зүйл. Тэгэхээр бурхан биднээс юу хүсдэг байх нь? Бурхан биднээс үнэхээр тэг яг бурхантай зууралдсан. Эсвэл нэг тоос басгаад би нэр яг шинэ үе юу болохоор ингээ гой зураг хийхэл нөгөө хөвтлүүдээ үгээр тэг мэдгүй тоос басгаад гэсэн чинь ингээл гарч ирэхгүй. Нэлээ олон дахиад зөвсөлтөө нөгөө миний AI нөгөө юу исэн болохоор гэлээ. Төлбөргүй болохоор тэгээд лимит нь дууссан байхгүй. Тэгээд өдрийн лимит гэдэг шүү дээ. Тэгээд уг нь бол ингээд бүр таас басгаал ингээд юу яах байхгүй таас басгаад одоо тэмцэлдэлтэй бүр ингээд бистэ юу ч болсон би бурхнаас зуурна тий юу ч болсон тий намайг тий миний зүрхсэл намайг унгаахыг хүсэж нэг орчин нөхцөл байдал унгаахыг хүсэж хүмүүс намайг унгаахыг хүсэж үгүйдгүй тэгвэл бистэ эзнээс зуурна тий бүр тэгээ бүр нөгөө нэг барилжсэн хүн хэлж байгаа шүү дээ үүр цааж байгаа учраас намайг явуул гэсэнд яг намайг ерөөхөөс нааш би таныг явуулахгүй биднэрт энэ хэрэгтэй байхгүй бид нар хүнийг хараад гомдоол тэгээ айлна гэхээс илүү надад бол ингээд айгу хайран санагддаг байхгүй эсэргээрээ хүн юу би өөртөө бурхнаас бурхантай намайг ерөөх юм бол би ерөөлөө суглаа миний үр удам ерөөгдөх учраас бурхан намайг ерөөхөөс нааш би өөртөө нэр бурханаас тэ салахгүй гэл ингээд тэгээ ерөөгч одоо ерөөгч гэлээ гэхдээ би бүшөө бүр ерөөгдөн гэл ингээл тэ бүр улам илүү би бурхны ерөөлийг бүр үр удамда үр дамжуул авахын тулд би өөртөө бурхнаас тас зуурсан ийм амьдрал аягүй гоё хэрэгтэй байхгүй бид нар те ийм амьдрал аягүй чухал ийм ба тэгэхээр энэ амьдрал зөвхөн нэг удаа тохиолдохгүй шүү дээ бид нар итгэлийн амьдралын туршид бид нар тохиолдно яг бол итгэлийн амьдралын туршид өдөр бүр дандаа нартаа гоё байхгүй яг дэлхийд тий юу гэдэг өдөр бүр гоё нартайцсан цэлмэг өдөр байгаагийн айдлаар бид нэр бороотоо шуурхтаа салхитаа цастаа ийм өдрүүд бидний итгэлийн амьдрал зөндөө тохиолдно тийм. Тэгээд тэр бүр дээр бид нар яах хэрэгтэй болох вэ? Тэр бүр дээр бид нар зүгээр ингээ хараад өнгөрөх биш те. Тэр бүр дээр бид нар хараад өнгөрөх биш, гомдлоод өнгөрөх биш бид нар харин яах хэрэгтэй вэ? Би эзнээс баттай зурна гэсэн ийм амьдрал байх хэрэгтэй. Тэгээ бүр тас шарга басгаа те. Та нар нэг ер нь нэг тийм миний нэг айгу гайхаад ирсэн нэг болохоор аль улс үлээ энэ өмнөд Америкийн нэг орны Перу хавилдаг баха нэг нөгөө эмэгтэйчүүдийн задан байдаг бүр ингээ улаан гараараа зодтолддог юбктэй эмэгтэйчүүд тийм юу үтсэн баг тийм үү ингээ юбктэй эмэгтэйчүүд бас улаан гараар хэлгээ тас шараа басаал тэгээ би бүр гах энэ ирчүүд ямар сони юм гээгүй энэ эмэгтэйчүүд өөрсдөө яасан сони тэгээ хүүхнүүдэд зодтолтолоод ирчүүд нь шүүгч мөгч хийгээд ингээ хараа суугаадах ингээд гэж бодчихсон байдаг байхгүй тэгж бодчихсон тэгэхээр нөгөө нэг бидний хувьд болохоор ястал нэг тэр эмгтээчүүд амар тайчин цотолцдог байхгүй. Тэрнтэй адилхан бид нар хэвээр нэрээ тэг бид нар итгэлээ алдахгүй юм төлөө хэвээр нэрээ шараа басгаал та шараа басчихсан ч гэсэн ингээд зууралдах ямар ч юм болж исэн тэнд юу ах вэ? Тэгээд гол нь энэ дээр тоос шараа басгана гэдэг чинь юу гэхээр
бид нар чинь өөрсдөө тоос шороноос бүтсэн хүмүүс шүү дээ, тийм үү? Тоос шороноос бүтсэн хүмүүс. Тэгэхээр бид нар үнэхээр сул дараач гэсэн бид нар бурхнаас л өстө зууралдал үгүй намайг ерөөхөөс таньж тавихгүй гэх ингээд хүүхэд заримдаа нөгөө яг тэгдэж шүү дээ, нөгөө ээж аав нарахад явах гэрэстэй нараа дагаал ордол тас зуурал чирэгдээл яг тэр шиг бид нар яг өстө бурхнаас юу ч болсон тий юу ч олж яасан би өстө дараа таньс салхал юм бол би аюул дарна би өстө таньс салахгүй өстө эзэм минь гэл тас зуурдаг ийм л итгэл аягүй чухал тий ийм л итгэл чухал байна. За өнөөдөр энэ хэсэг аягүй гоё ягаад тий та юу ч бодож байна. Ямар ч юм болсон зүгээр л эснээс зоорой. Тэгээд эзэнд яг үннээр нөчдөг байх хэрэгтэй. Тэгээд эзэн минь надад энэ зүйл ингэж харагдаж байна. Надад энэ зүйл үнэхээр намайг өвтгөж байна. Эсвэл шархлуулж байна. Тэгээд харин үнэхээр эзэн та намайг өөрчилж өгөөрэй. Тэгээд энийг харах хараг та надад зааж өгөөрэй. Энийг ойлгох ойлголтыг өгөөрэй. Энэ байдлыг тэ мэдрэх мэдрэмжийг та надад өгөөрэй. Тэгээд эзэн танд үнэхээр талархаж байна гэж эзнээс тас зуурах нь ер нь тас зуурдаг л бай тийм үү тас зуураад тэгээд би бол ингэж одоо итгэлийн амьдрал дээр нэгдүгээр бид нар итгэлээсээ буюу эзнээс тас зуурах хэрэгтэй. Хоёрдугаар миний аюулсан зуурах ёстой бас нэг чухал зүйл юу гэхээр итгэлийн гэр бүлээсээ зуурах хэрэгтэй. Чуулганаас зуурах хэрэгтэй. Чуулган том жижиг юусаа хамаагүй тэнд бурхны гэмтэй хүмүүс үлдсэн учраас бид нар яг хин нэгэн хүн гэмтэй байгаа асуудалтай байгааг бид би одоо асуудалтай байна гэж харж байгаа бол тэр нь бурхны надад зааж байгаа хичээл байдаг. Надад зааж байгаа хичээл би харахтаа эндээс би ийм их сурах юм байна. Ийм байвал ингэх юм байна. Одоо жишээлбэл яг үгтэй гомдож умдал янз бүр болол хэрүүл орол хийгээл ингээл цуглаанаас яваад гсэн хүмүүс байдаг те. Тэгтээ бид нар харах хэрэгтэй те. Тэр хүмүүс яваад ямар байна. Үлдээд би ямар байна. За тухайн үед би тэгж унжээсэн. Одоо би босоод ирэхдээ тэр асуудал дээр унахаа бэлдсэн байна уу? Ямар байна уу? Тэг ийм зүйл гэдэг. Энэ аюул чухал итгэлийн гэр бүлээс зурх хэрэгтэй. За дараагийн дугаарт юу гэхээр та маш сайн итгэлийн найзтай байх хэрэгтэй. Итгэлийн найзтай тэгээд тэрийг аюу итгэл дотор тэр найзаас бас зурх хэрэгтэй. Найзынхаа харилцааг заавал нэг үеийнхийнх биш гэж болно шүү дээ. Одоо би та нарт ярьдагтай би нөгөө би нөгөө нэг надаас 10 их найз байдаг гэх тий пастор гэдэг. Тэгээд заримдаа бол надад айгүй хэцүү байдаг. Заримдаа надад айгүй хэцүү тий юу гэдэг нэг ганц би хүн болохоор ингээд нөгөө одоо миний нөхцөл байдлыг ойлгохгүй тий ингээд би одоо хүүхдээ одоо ачцаамыг харах ч юм уу гэл иймэрхүү цаг маяг надад хэрэгтэй биш үү. Тэгэх юм бол одоо юу гэдэг шууд одоо хүрээдэг гэл дуудчих жишээ тий яг одоо хүрээдэг гэл тэгэхээр би завгүй нь бол гомдчих жишээ тий иймэрхүү зүйл болдог. Тэгээд одоо нэг настаа болохоор ингээд нэг зүйлээ ингээд заримдаа дахин ярьдаг. Тэгээд би бол яг очихдоо боддог байхгүй. За би өнөөдөр ирсэн 2 цаг л гаргах боломжтой, 3 цаг гаргах боломжтой ч гэдэг юм үү. Тэгээд очиод яг хэлдэг байхгүй. За би өнөөдөр тэдэн цагийн боломжтой шүү. Яг гэдэг 3 цаг шүү. Тэгэл тэг 3 цаг бол би хинхтэй сонсдог байхгүй. Твчээс ингээл сонсоод заримдаа ингээл нөгөө нэг юм дахин яриад заримдаа нөгөө миний итгэлтэй миний бодол санаатаа зөрчилдсөн юмнээс гэсэн гарна. Тэгээд дотроо би ингээд суугаад байх хэвээр юу би яагаад ингээд суугаад байгаа юм бэ эзэмдээ би хуу гэл ингээд дотроо асуух зүйлүүд төрөл гардаг гэхдээ ядгүй миний хувьд итгэлийн найзтай байх нь маш чухал гэдэг. Яг тэгвэл тэр хүн надад бас яг нөгөө үннээр нь хэлдэг. Яг үнийг хэлэхэд бидэнд үннээр нь хэлдэг хүмүүс төдийлөн их байдгүй. Тэгэхээр бид нар итгэл дээр за юу гэсэн нэгдүгээр бид нар итгэл буюу ятгэлээсээ зуурна тий энэ чи эзнээс зуурна гэсэн үг тийм үү. За тэгээд итгэлийн гэр бүлээс зуурна. За итгэлийн найзаас зуурах хэрэгтэй. Тэгээд заримдаа найз маань одоо тэр миний сэтгэлд нийцээгүй зүйлийг хэлнэ, сонсморгүй зүйлийг хэлнэ гэсэн ч гэсэн хэрвээ надад яг итгэлийн хувьд маань үннийг хэлдэг тэгээд одоо жишээл ийм баггүй юу? Ийм байдаг байхгүй жишээлбэл юу гэхээр одоо би хүн л юм чи би гомдсон штэ. Тэгээ би очиод ингээд би тэрийг ингээ гомдож намжин тэр энийг өөр хүмүүст ярьж чадахгүй тийм үү. За миний ярьдаг хүн бол ер нь би ганцаа пастортай ярьдаг. За тэгээд эгчтэр очиод ярьдаг байхгүй. Яагтгүй л нөгөө тэр зүйлийг цаашаа ярихгүй хүнд ярих хэрэгтэй тийм үү. Тэгэхээр одоо би ингээд ийм зүйл дээр ингээ гомдоо миний сэтгэл ийм зүйл дээр хэцүү байна. Эсвэл би одоо ингээд унтсан явж байна. Энэ тэр гээд ярих юм бол одоо ингээд жишээл итгэгчтэй ярих юм бол итгэгч юм гэл нүтгэж нөгөө пастор унтсан байна гинэ гэл ингээд одоо тэг бүр ингээд давхар нэмж унаад өөр хүмүүст яриад өөр хүмүүсийг
хүүе гэл ахиж нөгөөдөлөө унгаагаад ингээ бөө юм болно шүү дээ. Тэгэхээр ингээд нөгөө яг үг даах тэ үг ийм хүн тань. Тэгээд ингээд айгүй хөөрх манай хичээ яадаг гэж ингээд зүгээр андчгүй ингээд миний царим ариг хараад ойлгоно. За энэ маань жоох хэцүү явж байгаа ингээл мэдх юм бол зүгээр шууд юу яадаг байхгүй. Айгүй хөөрхөн шууд нөгөө нэг ингээд надад яадаг гэхээр хөвччээ гэж хаал. Тэгэл юу яадаг хоол хийдэг байхгүй. Надад хоол хий. Тэгэл хоол хийгээл юу яа гээл. Хоол хийгээл за юу яач. Үлээ чи ивчээ тэгээ хоол хийдэг. Тэгэл би ярьдаг байхгүй ингээл хоол хийдэг. Лээстэй гэсэн чинь тэгээд ингэсэн чинь ингээд намайг ингэсэн тэгээд энэ ингээд энэ гэл ингээд ярина шүү дээ. Өө стан яриа хинбэ тэр одоо гэл миний тал тагдаг байхгүй. Тэр одоо хин байсдаг яахаараа тийч яахаараа миний дүүт тийч өө тэр өстө яадаг нөхөрвэ гэлсэн. Миний талд ороод өмөрөөл өстө бөө юм болно шүү дээ. За бөө юм болно. За бөө юм болж маснаа. Тэгснэ дараа нь яадаг гэж тэгэл тэр чинь нөгөө хүн хамаагүй өмөрхөө чи хүн чи айгу гоё болдог байхгүй. Айгу гоё болоод хайргасан чинь мингс би чи бөө юм ялээ шүү дээ. За тэгэл хоёлоо хоолоо идэн тэгэл өстө за тайвшраараа өстө нэрээ тэгээрээ ингээрээ гэ намайг чи нээхгүй тайвшруул нэг өстө намайг өмөрч нэг хөөргөж өгөөл тэгэл тайвшруулж өгөөл тэгэл яриад ижсэн нь л яадаг байхгүй айгу инээдтэй. Тэгэл яжсэн та юу болдог вэ гэхээр тэгтээ ингээл яг кофе угаал десерт идээл ирэх үед яадаг вэ гэхээр тэгтээ юу юм те гэл те ингээл тэгтэл яста хонь юм да те бид нар ч хончид штэ одоо бид нар л ойлгохгүй бол өөрхөн ойлгохтой те нэг жоох тийм хүн юм байдал тэр хүнээс ч ажиглагдчихэв гэл те тэгтэл одоо явахтай гэл. За тэгэл одоо хэрвээ би жишээлбэл одоо ихний өдөртөгчийн тухай ярих гэж одоо тийм үү тэгэх юм бол яг залуу юм да тий. Өстой чийлэх юм чи одоо чийл ойлгохгүй бол болохгүй дээ ч гэдэг юм уу тий ингэдэг байхгүй. Тэгэл намайг буцаад баримт нь тавьчихдаг айгу хөөх юм за. Тэгэл би чинь харин тийм ээ гэсэн чи тэгээд ингэсэн чи ингээ тэгэл би чи айгу гой тавьширчдаг байхгүй юу. За ийм жишээ да надад яг тийм итгэлийн айгу сайн найз хэрэгтэй. Тэгэхээр та тэгээ найз байна гэдэг чинь тэгэл дандаа одоо бүх зүйл надад таалагдахаар байхгүй шүү дээ тий. Таалагдахаар байхгүй. Тэгээ тийм учраас бид нар найзтай болох юм бол тий найзаа хүлээн твчиг тийсэх тэгээ хэрэгтэй үед нь зовсон үед нь хажууд нь очиж зогсох олон төр золиосууд бид нараас шаарддаг тий шүү дээ. Ийм байгаа. За дараа бидний бүр айгуу сан. За миний үед нэрээ өчигдөр болохоор манай нөгөө network пасторууд маань ирсэн байхгүй. Пасторууд маань ер нь бол өнгөрсөн хугацаанд манай зүгээр яг ментор пастор тех нартайгаа хоёлаа ирэх мэрэг ч юм уу тийм зүйлүүдээс болохоос манай уулзалт би л явж исэн болохоос нөгөө манай дээр хийж байгаагүй. Тэгэд энэ жил энэ данхуудаа ирээд тэгээд гэсэн чичгдэр бүгдээр тэгж юм чи яана пастор бинээстэй бараг л 16 жил та ингээд 7 хоногт нэг удаа ийм хол газар ингээд өглөө болгоо ягаад өдөрт ингээд ирж очих 4 цагийг зориулаад ингээд явж исэн биш үү? Зориулаад явж исэн биш үү? Тэгээд бас түлш мүсний мөнгнөөс өсвөлээд юу нэ зөндөө байгаа штэ гэд тэгж ярьж байгаа байхгүй юу? Тэгээд өста ямар зориулалт золиос гаргасан юм бэ гэд. Тэгээ өчигдөр ирээд өста бүр айгуу гоё ингээд нэг бас л миний итгэлийн найзууд гэсэн үг шүү дээ тий. Янз бүрийн насны эмэгтэй эрэгтэй хүмүүс байгаа ч гэсэн итгэлийн найзууд энэ олон жил бид нар айгуу гоё нөхөрлсөн юм байгаа. Тэгээд айгуу гоё ингээд бүр нөгөөдөл маань өчигдөр зөндөө гоё залбирч өгөөд тэгээд би өчигдөр ярьсан тийм болоор хоолны мөнгөний даана гэдэг бүр би цулааныхаа дайрлуу би аюу баярлсан байхгүй айгуу баярлаад те яагаад вэ гэхээр нөгөө дандаа юу яах вэ те нөгөө би тэгдэг шүү дээ Монгол хүмүүс маань итгэгч нар маань гоё ингэж тэг өгдөг байгаасаа гэдэг болор болохоор пасторудаар жирүүлмээр байна эч би хоолны мөнгөний дааяа гэ тэгээд айгуу гоё газар айгуу үнэтэй хоол задах чинь юу яцсан тэгээ ямар ч юмсан бид нар өчигдөр ягаа тэгээ нөөдөл манд бас айгуу баярлж байгаа байхгүй нөө пастрын хүүхдүүд бас айгуу гоё тийм сайн сайхан яваад тийж байгааг харах айгуу гоё тийм байгаа шүү дээ. Тэгээд тэд нар маань бас нөгөө айгуу тийм баяртай хөөртөгөр өчигдөр тиймээс итгэлийн найзууд айгуу чухал бидэнд
итгэлийн найзууд маш чухал ийм байгаа. За тэгээд юу айгуу чухлаа манайха хамгийн чухал юм бидний бас зуурах ёстой нэг зүйл маань өдөртөгч гэдэг. Өдөртөгчгүй хүн те өнөөдөр хамгийн харамсалтай маш олон хүмүүс өдөртөгч нь те одоо нэг жоохон фидбек хийгээл нэг жоохон засцаал те чи энэ талбараа ингээд засчих гэл ингээд хэлээд өгөх гэтэл ихэнх юунууд ядгүй үг сонсч чадахгүй угаасаа нэг үг сонсохыг эцэг ихээсээ ч сураагүй тэгээ тийм байдаг болохоор нөгөө нэг гондаад яваад өгч. Тэгээ үг сонсохгүй явах нь аюу сайхан гэж боддог. Гэтэл яг юу гэдгүйгүй л бид нар сайн мэдэн штэ. Одоо хончингуу хон гэдэг чинь хамгийн аюултай штэ тий. Аюу аюултай. Ийм байдал руу орох явдал байдгаа. Ийм байдал руу орох явдал байдаг. За тэгэхээр бидний зурх ёстой юмнуудыг би хэллээ шүү. Бүгдээрээс тоошороо босгол зураад ээ тийм үү. За юм байна. За та юу ойлгов, юу мэдрэв, юу амьдралдаа хэрэгжүүлэх вэ? Цаг зөндөө яатсан. Би хүүгээ хүргэж өгөх ёстой. За өнөөдөр бид нар кукийн арлууд гэд номхон далаад байдаг. За номхон далаад энэ Шинэ Зеланд юуны тий Австралийн тэнд байгаа ийм арал байгаа. За харагдах 13,000 хүн хамтаа 13,000 айгүй хөөрхөн байгаа 13,000 хүн хамтаа тэгээд дундас насалт нь айгүй өндөр хараад 14.8 гэж. За тэгээд Евангелиет Христ итгэл болохоор 96.2%. Гэхдээ юу Евангели итгэгчид 12.6% гэж. За тэгээ сайн мэдээ айгүй сонирхолтой сайн мэдээ огт хүрээгүй хувь 0 гэж байгаа байхгүй. Бараг бүх хүмүүст сайн мэдээ хүрсэн гэж байгаа. Баг хүрсэн бүлэг хүмүүс баг хүрсэн нь болохоор зөвхөн нэг гоё яац мундаг. За гэхдээ энэ чинь эзэн минь бид 100 окей шууд залбирал хий байгаа. Шууд залбираа авчи ингээд энэ бол 150 гаруй жилийн Христ итгэлээр хүчрхэг өв уламжилтаа. Гэхдээ энэ одоо сүнслэг сорилтонд ороод байгаа гэж. Сүнслэг сорилтонд ороод байна гэдэг чинь өөрөөр хэлбэл энд одоо тий аюу тум асуудлууд бий болж болцсошгүй тийм нөхцөл байдалд орцсон байна гэдэг. Хэдийгээр ийм өндөр хувьтай ч гэсэн энэ зүйлийг хэлж байна гэсэн үг тийм үү. За юм байна. За тэгвэл бүгдээрээ хамтдаа залбирая. Эзэн минь өнөөдрийн үгийн төлөө баярлалаа. Бид үнэхээр эзнээс зурж амьдрмаар юм эзэн. Бид итгэлийн амьдрал дээр өдөр бүр янз бүрийн сорилтууд бидний амьдралд байнга тохиолддог. Бид тэр бүхнийг үнэхээр зүгээр хараад өнгөрөх биш. Харин бид нар эзэн минь энэ бүх бидний сорилтонд оруулж байгаа зүйл дээр бид эзнээс зуурч энэ бүхнийг даван туулахад та бидэнд туслаарай. Тэгэд ариун сүнс биднийг удирдах болтугай. Тэгэд бид яг Яаков шиг үнэхээр бид нэрээ өөрчилсөн, хувь заяагаа өөрчилсөн, зан чанараа өөрчилсөн Бурханаас маш олон зүйлийг бид суран өөрчлөгдсөн тэр л амьдралаар амьдрахад ариун сүнс биднийг удирдах болтугай. Бид тэгэд ямар ч үед амьдралынхаа хүнд хэцүү бүхий л нөхцөл бид эзнээс баттаа зурсан тэр л амьдралаар амьдрахад эзэн та биднийг өрөөж өгөөрэй. Тэгэд та үнэхээр өнөөдрийн үгээр дамжуулан та Яаковыг өрөөсөн шиг та биднийг өрөөгөөрэй, та биднийг өөрчлөөрэй. Эзэн бид үнэхээр таны өмнө үргэлж эзнээс баттаа зуурсан тэр итгэлийн хүмүүс байхад Бурхан та бидэнтэй хамт байж биднийг удирдан, биднийг өрөөж, биднийг шинчилж өгөөрэй. Тэгэд энэ өдрийн үгийн төлөө баярлалаа эзэн минь. Тэг баярлалаа. Тэгэд үргэлжлүүлэн та бидэн дээр ажиллаарай. Тэгэд аава бид яг одоо кукийн арлуудын энэ улсын төлөө залбирч байна. Эзэн энэ ард түмэн дээр таны хайр ивэл нэгүсэл дүүрэн байх болтугай. Тэгэд эзэн үнэхээр та өөрчлөн шинчилж өгөөрэй. Энэ ард түмэн дээр байгаа асуудлуудыг бид танд өргөж байна. Арлууд дээр Христ итгэлийн гүн гүнзгий өв уламжлал бүдгэрч хүмүүс нэр төдий итгэгчид болон хуурч байгаад бид харамсаж байна. Үндсэн чуулганууд ариун сүнсэнд чуулгануудад ариун сүнсний шин салхи хүлээж итгэгчдийн зүрх сэтгэлд шин амьдрал ирэх болтугай. Тэгээ Мормон болон Яхогийн гэрчүүд зэрэг бүлгүүдийн хурдастай хүсэлтийн эсрэг итгэгчид таны үгэн дээр бат зогсож жинхэнэ сайн мэдээний үннийг танин мэдэх болтугай. Кукийн арлын иргэдийн 67%-аас илүү хувь нь Шинэ Зеланд руу шилжин суурьшиж нутагтаа үлдсэн хүмүүс суурьчин нутагтаа үлдсэн цөөн тооны иргэд
цөхрөлт авталгүй харин арлын соёл уламжлал Христ дотор дахин сэргээх ирч хүчтэй байх болтугай хүн ам цөөрч буй энэ үед эдийн засаг болон нийгмийн уналтаас ард иргэдийг хамгаалж танд найдах итгэлийг нь бачуулж өгөөрэй. Тэгэд Окленд болон Шинэ Зеландын бусад хотуудад байгаа арлын иргэдийн цуглаануудыг өрөөгөөрэй. Тэнд сурч ажиллаж байгаа залуу эс Христтэй бичлэн учирч жинхэнэ амьдралыг олох болтугай. Тэг гадаадд таныг таньж мэдсэн тэдгээр итгэгчид их орондоо буцаж очихдоо сүнслэг галыг авчирч арлуудынхаа сүнслэг сэргэлтэд гүүрэн болох болтугай. Аврагч эзэм нь номхон талаа арлууд зөвхөн үзэсгэлэнд байглаараа бус таны алдраар дүүрэн газар байх болтугай. Тэнтхийн айл өрх бүр таны үннээр амьсгаж өвөг дээдсийн тээж ирсэн итгэлийн гэрэл дахин тод асах болтугай. Иесийн нэрээр бид Хүүгийн арлуудыг Ерөөж Иесус Христийн загалмаан цусаар энэ ард түмнийг 30 Ерөөж байна. Бид Иесус Христийн нэрээр Израилийг Ерөөж. Тэг эзэн та үнэхээр Израилийн сайн сайхныг эрэлхийлж залбираа тэгвэл түүний сайн сайхан нь та нарын сайн сайхан байх болно гэж хэлсэн. Тэгээ бид Израилийг Ерөөж эзэн минь Израиль дээр таны амар амгалан байх болтугай. Тэгээд Израиль үнэхээр таны дотор өөрчлөгдөж шинжлэгдсэн тэр ерөөлтэй амьдралаар амар тайван дотор амьдрах болтугай. Тэгээ бид Иесус Христийн нэрээр бид Израилийг Ерөөж байна. Бид Иесус Христийн нэрээр бид Монголоо Ерөөж байна. Бид Хойд Солонгосыг, бид Афганистаныг танд өргөж байна. Эзэн та үнэхээр удирдан Ерөөж өгөөрэй эзэн. Тэгээ таны хүч чадал үнэхээр Монгол ард түмэн дээр маань үнийн шударга Монгол ард түмэн дээр маань байх болтугай эзэн. Худал хуурмаг ялангуяа улс төрийн тавцаанд тэр ард түмний хуурч мэхэлж байгаа ард түмний тэр бүхий л зүйлсийг одоо эд хөрөнгийг ард түмний эд баялагийг хуурч мэхэлж авж байгаа ийм зүйлүүд таслан зөксөх болтугай. Тэгээд ялангуяа манай залуучууд залуу үе маань ийм шудраг үнийн дуртай шудраг үнээр амьдэрсэн залуучууд байх болтугай. Тэгээ монголчуудыг та Ерөөж өгөөрэй. Хойд Солонгосыг та нээж өгөөрэй. Афганистаныг та нээж өгөөрэй. Тэгээд Иесус Христийн нэрээр бид энэ өдрийн бүхий л ажил үйлсээ бид бас гэр бүлээ танд өргөж байна. Тэгээд миний өөрчлөгдсөн эзнес зуурсан амьдралаар дамжуулан бидний гэр бүл өрөөд маань өрөөгдөх болтугай. Тэгээд Rema World Group-ийн бүх хүмүүстээр эзний хайр ивэл нийгүүсэд өдөр дамж бэлгсэн өрөөлөн дүүрэн байх болтугай. Иесусийн нэрээр залбирч байна. Амен. За тунхаглах ишлэл. Эзний уулууд хэн авирч болох вэ? Ариун газарт нь хэн зогсож болох вэ? Цэвэр гартаа ариун зүрхтэй хуурмаг хоосон сэтгэлээ хөргөөгүй худал тангараа тавиагүй буюу тэрээр эзнээс ерөөлийг авралынхаа бурхнаас зөвхт байдлыг хүртэх болно. Дуулал 24-ийн 3-5. Амен. За цээжлэх ишлэл. Мэргэн ухааныг өндөр дүүнэл тэр чамааг өргөмжлөн, мэргэн ухааныг тэвэр тэр чамааг алдаршуулна. Тэргүүн дээр чинь нэгвслийн хэлхээ тавина. Тэрээр чамд алдрын титмийг өргөн барина гэсэн. Сургаалт ус 4:8-9. Амен. 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 За маш үзэсгэлэнтэй гоё ярил. Тийм маш үзэсгэлэнтэй гоё ярил. Ер нь нэг ийм үзэсгэлэнтэй гоё ярилд хүмүүс айгүйх аялжуулчлаар очдог. Тэгээ тэр хэрээрээ юу тэнд ажиллаад идэг вөхөр мормон юуных нь аягүй очиад идэг байхгүй мормон Яхвагийн гэрчүүд. Яг тэгвэл ер нь гаж урсгалынхан ядуу орнуудаар төдийлөн явдаггүй. Ашиггүй. Яг тэгвэл ерөөсөө гаж урсгалын цаана мөнгөний сонирхол байдаг. Тэгэхээр улс орон хэдий ч хөгжин ядууч гэсэн биш та бас Монгол шиг юу гэхээр тэр бас нөгөө талаар ядуу байт гэсэн Монгол шиг ийм шашинлаг сүнслэг юунууд руу шашинлаг тим юурууд руу бас айгүйх явдаг. Тэгээ тэр хэрээрээ хүмүүс ядгүй тэнд асар их одоо юу хуурдагдсанаас болоод маш их зүйлийн юмнуудыг өргөдөг штэ. Ингээд орон байраа гаж урсгал тим зүйлүүд зөндөө байдаг. Орон байраа зараад бүх юугаа ингээд аваачаад өгч жишээ ийм зүйлүүд байдаг байхгүй. Тэгэхээр айгүй харамсалтай. Тэгээ тэрийг мэдхгүйгээр хүмүүс өөрсдөө юунд автаад байдгүй тэр гаж урсгал автах явдлууд зөндөө гардаг. Тэгэхээр эндээс бидний юу анзаарах ёстой зүйл маань юу гэхээр одоо энэ бас дээр нь хөгжсөн тийм үү хөгжсөн тэгээд айгүй гоё юутай ийм орнуудад юунууд айгүй хочдаг гаж урсгалууд тэгээд ийм байдаг байгаа. За эзний нэрээр Ерөөж эзэн ивэг
Энэ өдөр үнэхээр онцгой өдөр ах болно. Өдөр бөгөөд өнгөлөг, ирэг бөгөөд талархалтай байгаараа. Баяртай.